Шинжлэх ухаан танин мэдгүй Одмон дээр суугийн Дельта аялал маань үргэлжилсээр 6000 жилийн түүхтэй гэж хэлж болох эртний Египтийн соёл иргэншлийн нутагт ирээд байна. Европ судлаач Золла, урлаг судлаач Амина Минеби эх орноосоо болон дэлхийн өнцөг болон бүрээс биднийг сонсож байгаа үзэгч сонсогчдоо энэ Египтийн өвлийн мэндийг хүргэе. За Дельта аяллыг маань зохион байгуулж байгаа Grace A Star Mongolia болон аяллаа ивент тэтгэгч Борго брендтэй баярлалаа. Өдрийн мэнд сулагч. Өдрийн мэнд амнаа. За өнөөдөр бурхтын домгоороо энэ ер нь Египтийн сая бид нар пирамидыг үзлээ, тэ хаадын хөндийг үзлээ, зөндөө олон булш бурхнуудыг үзлээ. Ерөөсө бурхтын домгийг нь мэдчихэл юм бол энэ олон зүйлийг яг уншиж тайлж байгаа юм шиг тайлж болтго юм байна. Гэхдээ мэдээж энэ маань маш гүн гүнзгий 40 минутанд багтахгүй сэдв баг. Тэгэхээр бид нар ямар талаас нь өнөөдөр ярих вэ? За өнөөдөр хоёлаа Мисрийн бурхад гэж яриа те, Египтийн бурхад. Эртний Египтийн одоо шашин шүтлэг байхгүй те. Мисрийн бурхтынхаа гарал үүслийн талаар, тэгээд тэр гарал үүслийн талаарх домгийн нэлээд хэдэн хувилбар байдаг. Одоо чинь тэр Грекийн бурхадтайгаа харьцуулах юм бол хэрхэн үүссэн, хаус бий болсон, анхдагч оршуунууд хаусаас бий болсон гэж ярьсан шүү дээ. Түүнтэй адилхан эртний Египтийн Мисрүүдийн шашин шүтлэгийн хувьд бол анх орчин ертөнц юунаас үүссэн, үүсгэгч нь юу юм, түүнээс бий болсон анхдагч тэнгэрлэг оршуунууд юу юм, тэдний үр сад юу юм. За тэгээд хэн одоо ямар бурхан орчлон ертөнцийг хэрэгшээж ярьнаа. За хоёлаа домгоо эхлэе. За Мисрчүүдийн бурхтын домог бол эртний Египтчүүдийн орчлон ертөнц газар дэлхий түүний үүсэл гарал байгалийн элдв үзлийн талаар нэгдсэн нийтмэл ойлголт юм. Тэдний албан ёсны төрийн шашаан гэсэн. Тэгэхээр эртний Египтийн шашин бол Египтийн соёлын зайлшгүй хэсэг болоод тэдний олон бурхантай, маш олон бурхан байгаа шүү дээ. 1500 2000 бурхан байна. Бид нэр энэ хийг 1000 бурханы орн гэж ярьдээ шүү дээ. Гэтэл Миср чи 2000 бурханы орн юм байна. За тэгэхээр энэ олон бурхантай тэдний гарал үүсэл, тэдний иргэшэл юг тэдний иргэшээлдэг гэсэн аль хотод ямар фараон үед ч юм уу түүнээс шалтгаалаад тэдний тэрэгэн бурхан өөрчлөгддөг. Бас нөгөө Грекийн бурхтад гардаг метаморфозис буюу хурал Мисрийн бурхтад бол маш их явагддаг, гайхалтай. Тэд нэр хүүсгөө. Грекийн бурхад маань хүүстэй шүү дээ, тий. Гэтэл тэд хүүсээ солдог, хэд дахин солдог, хүний төрх болдог, амьтны төрх болдог, тий. Өөр бурхтын дүрсээр хүртэл солдог. Чинь бидний одоо үзсэн Карнакийн сүнтэй тэр Амун-Ра, түүний эхнэр Мут болон түүний хүү Хоншуу гэх гурван бурхны одоо тахилын сүм баггүй юу. Гэтэл Амун-Ра маань өөрөө тэр бурхан маань Амун-Ра гэдэг нэрийг олох хүртлээр дээр нь нэлээд хэдэн хувь хэлбэртэй байсан байгаа. Атум байсан, Ра байсан, Амун байсан, Амун-Ратай нэлээд Амун-Ра болсон баггүй юу. Тэгэхээр ер нь бол гайхалтай, маш баялаг. Тэгэхээр бас нөгөө талаасаа одоо Дедод Египт анх нэгдсэн үед ч юм уу тий ер нь энэ жижигхэн хот улсууд одоо номууд гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ хот улсууд бие биенийгээ хүлээн зөвшөөрөхөд магадгүй илүү амар байсан баха тий. Грек бол хоорондоо ингээл өрсөлдөө өөлөө гэж байдаг тий. Тэгсэн чинь Египтчүүдийн хувьд болохоор Амуныг Ратай нийлүүлж чадчихээн гэсэн үг тийм үү? Яг үнэн тэр. Одоо чинь миний хувьд бол Грекийн тий одоо эртний Египтийн шуурчлаар эртний Египтийн энэ 30000-ыг дамнан тий амжилттай тогтвортой орчсон засаглал энэ гайхалтай бүтээн байгуулалтыг бий болгосон тэр суурь нөхцөл бол тэдний шашин шүтлэг гэсэн байхгүй. Тэд нэгдмэл нэг шашин шүтлэгтэй, олон бурхан шүтдэг гэхдээ нэг шашин шүтлэгтэй. Тэгэхээр ямар угсаан дээр ямар хаанчлалын үед ч юм уу тий хэн хаан байж фарао байхаас шалтгаалаад тэр өөр хотод эрэхтэй хүртэл өөртөө бурхтайг өөрчилж чаддаг. Тэр хувирсан өөрчилсөн бурхнаа дахин шүтж чаддаг гэсэн. Гайхалтай. За тэгээ бид нэр сая явлаа штэ. Үзлээ бид нэр Кайрог үзлээ. Кайрод Гизагийн пирамидыг үзсэн. Мемфисийн торийг үзлээ. Луксор дээрээ Карнакийг үзлээ тий. Тэгэхээр энэ бүгд юу юм бэ? Яагаад ийм гайхалтай бүтээн байгуулалтууд бариад байсан бэ? Хинт юунд зориулж гэж тий. Тэгэхээр ерөөсөө энэ бүгд энэ гайхалтай бүтээн байгуулалтууд тэр бүтээн байгуулалт дотор бидний олж байгаа тэр археологийн олбрууд байна штэ тий. Тэр шашны зан үйлтэй холбоотой эд бүлгийн зүйлс энэ бүгд ерөөсөө тэдний шашин бурхадад зориулсан юм. Чин Луксор, Карнак, Абу Симбел, Эдфу, Филе зэрэг агуу бүтээн байгуулалт тэд бол тэдний бурхадад зориулсан сүмүүд. Гэтэл тэр Гиза пирамидууд хаадын хүндэдтэй бид нар очиж үзсэн. Тэнд байгаа бунхнууд бүгд тэдний фараонууд зориулсан боловч тэдний итгэл үнэмшилт нь дараагийн амьдрал гэж байгаа учраас тэр шашин шүтлэгтэй нь холбоотой. Ерөөсөө эдний бүх
одоо бид нэр өнөөдөр харагдаж байгаа мэдж байгаа тэр олдсон түүхийн олдрууд, артефактууд, энэ бүтээн байгууламжууд бол бүгд тэдний шашин хөдөлгөөнтэй холбоотой. Үхлийн дараах амьдралдаа бэлдэж байгаа тий. Энэ удаагийн одоо амьдраад байгаа нэг юм за Египтчүүд бол 35 жил насалдаг байсан гэдэг түрүү ярьж байсан. Тэгэхээр ер нь энэ 30 эдхэн жил бол нэг сонин зүйл биш байгаа байхгүй тий. Дараагийнхаа л амьдрал. Дараагийн амьдрал гэдэг байдаг гэдэг гүн бат итгэл тэрэнд хичнээн сайхан бэлдэж байна. Энэ бүгд чинь ерөөсөө л оршуулгын зан үйл зориулсан эд зүйлс. Тэгэхээр энэ бүгд юунаас бий болох вэ? Тэдэнд тийм итгэл сүсэг бишрэл байгаа учраас бий болсон гэсэн. За тэгээ бид нэр энэ аяллахаа туршид нь гайхалтай бүтээн байгуулалтаа бүгдэндээ нь очиж үзсэн. За тэгэхээр эртний Египтүүдийн амьдралын гол амин судал энэ нутагт суурин иргэншил бий болохтэй амьдран суух хот улсаа байгуулах суурь нөхцөлийг бий болгосон зүйл бол мэдээж нийл мөрөн энэ ус. Энэ говьцуул нийл мөрөн байгаа учраас энд иргэншил суурин иргэншил бий болсон гэсэн дээ. Тэгэхээр тэд нөгөө бурхтдаа ягаад тэгэхээр уур амьсгалын хувьд бол биднэрт ингээ монголчуудад биднэрт бол одоо ирэхэд таатаад улаахан байгаа гэсэн. Яг өөрөө газар зүүн байршлаар бол хүн амьдрахад маш таагүй тийм аюултай орчин байхгүй. Говьцуул чөтгөр тогтохын аргагүй бид нар өчигдөр явсан, урдигдөр явж ирсэн шүү дээ тий. Говьцуул гэтэл тэр говьцуулыг ингээд хоёр хуваасан маш нарийнхаа ногоон зурвас. Зөвхөн тэнд л хүн амьдрах боломжтой тий. Энэ өөрөө аюултай энэ уур амьсгалын нөхцөл байдал хүн өөрөө оршин тогтно гэдэг чинь тий. Хүнээс хамаарлах байхгүй. Тэр хүний амьдрах хэсэг нь амьд үр төлөө үлдээж чадах хэсэг нь хамааргүй. Энэ бүгд бурхтаас хамааралтай. Тэгэхээр тэдний нөгөө бурхтынхаа тааллыг олох гэж маш их зүйлүүдийг хийдэг байсан. Тэр тахил, өргөл, барьц тэр гайхалтай бүтээн байгуулалт энэ бүгд зөвхөн бурхтаа зориулаад тэдний тааллыг ивэлийг авах зорилготой бүтээн байгуулалтууд байсан гэж юу нь ойлгож болно. Тэгэхээр эртний Месерүүдийн философт бол орчлон ертөнцийн дээр мат гэж зүйл байгаа. За мат бол ер нь бол сансар огтургун дэгж байгаа. Одоо эмх замраатай тогтцтой болж байгаа байдлыг хэлж байгаа. А түүний эсрэг бол эсфет. Энэ бол эмх замраагүй, ороо бусгай, тодорхойгүй, хязгааргүй мөн муу талыг илэрхийлдэг. Тэгэхээр Месерийн бурхад яах гэж орж байна гэхээр мат, эсфет хоёрын тулаан байнга үргэлж явагдаж байгаа те. Тэгэхээр матыг буюу энэ орчлон ертөнцийн дэг журмыг тогтоох үүрэгтэй. Тэдний гол үүрэг нь тэр байсан. Энд дээр нэмээд хэлэхэд бид нар одоо мэдэн глобалчлагдж байгаа ертөнцийн сайн муу хар цагаан гэдэг ийм сэтгэлгээр сэтгэж байгаа шүү дээ. Египтчүүдийн хувьд болохоор матн зөв тогтол мөн эсфет нь ингээд тэрний эсрэг зүйл гэхдээ агүй сайн ихчдүүс шиг харилцаа шүү дээ. Харилцаа холбоотой. Тэгээд зүгээр тодорхой хэмжээнд тэрийг эвдэж байгаа зүйл тий. Гэхдээ бас бүр яг нэг хар цагаан гэдэг эсрэг зүйл биш юм шиг байна. Тэгээ энэ сэтгэлгийг яг хар цагаан эсрэг сонирм өөр юм бэлээ. Тэр нөгөө тэдний итгэл өмжл байна л да. Муу зүйл, сайн зүйл үргэлж хамтран зэрэгцсэн орчтгой гэсэн ойлголт гэсэн. За тэгэхээр бусад суурин иргэншилтэй харьцуулахад бол эртний Египтийн соёл иргэншил маш удаан хугацаанд оршсон. Зөвхөн хаанд төрж явсан 3000 жил дамнаад оршсон. Гэтэл тэрнээс өмнөх угсаа хаанчлууд байгаа. Бид нар 3000 жилийг хоёр Египт нэгдснээс хойш тоолоод байгаа болохоос Нармарыг анхны угсааны тэргүүн фарао гэж тоолоод байгаа болохоос тэрнээс өмнөх жижиг угсаа аймагуд маш их байсан. Скорпион кинг гэлтэй нэг айхтар амтан бурхтууд байдаг шүү дээ. Энэ бүгд чинь Нармараас өмнө оршиж байсан гэсэн. Тэгэхээр энэ хугацаанд эднэрийн энэ өөрсдийнхөө онцлог шинжийг хэдийгээр хувирсан ч гэсэн алдаагүй гадны нөлөөнд хамгийн бага өртсөн иргэншил гэж хийж байна. Соёл нь хүртэл гайхалтай. За тэгэхээр түүхэн цаг хугацаанд хэн фараон байсан, хэний угсаа төр ирэх барьжсэн гэдгээс хамаарат тэдний бурхтынх нь үүсэл гарлынхын дом хүртэл өөр өөр байдаг. Тэгэхээр та нар нэг хүнээс одоо чинь Раг те одоо магадгүй Тагтай Питаг Мемфисийн бүтээгч бурхан баггүй. Питаг орчлон ертөнцийн бүтээгч бурхан гэж сонсчоод өөр нэг хүнээс Ра гэж сонсвол гайхах зүйл байхгүй. Энэ тэр хүний буруу биш. Таач зөв тэр хүн ч зөв. Ягаад тэгэхээр 2000 бурхныг багтаана гэдэг чинь өөр амар олон том үстэй. Харин тий. Тэгэхээр ер нь бол эртний энэ Месерүүдийн домогд үүслийн домог нь бол нөгөө яг түрүүн хэллээ тий. Хэн төр барьж яасан, хэний угсаа төр барьж ясансаа хамаарат хот нь нийслэл нь өөр газар байсан. Түүнээсээ хамаарат тэр орчлон ертөнцийн үүслийн тухай домог нь өөр. Тэгэхээр энэ олон өөр тий домгуудын хамгийн тодтой одоо хүчтэй нэр нөлөө бүхий жишээнүүд гэвэл чинь Мемфис. Мемфис хотын нэр нь өөрөө Мемфис бол грекүүдийн нэр байхгүй юу? Ер нь эсээр төгсөж байвал грек нэрээ л гэж ойлгож байна. Тэгэхээр Египт гэдэг нэр маань өөрөө хаанаас үүсв? Яагаад Египтүүд гэж байгаа? Тэр маань эртний грекүүд
энэ нутагт байгаа хүмүүсийг Аegyptos гэж нэрлэдэг гэж. Аegyptos гэдэг нь өөрөө грек хэлний одоо Египт хэлнийхээ хат капта гэсэн үг юм байна. Хат капта гэдгийг нь Аegypto гэж сонсоод Aegyptos гэж нэрлэсэн. Хат капта гэдэг нь Memphis. Уг нь бол Египтээр нэр нь Mennefer. Арабаар бол Memphis гэхгүй юу. Тэгэхээр энэ хотыг таагийн сүнс амьрлсан хот. Таагийн сүнс амьрлсан харш гэж одоо итгэдэг байсан байгаа. Тэгэхээр энэ одоо Мемфистэй хат каптагийн хувьд бол та нь бол бүтээгч бурхан. Тэгээд Мемфисийн ариун гурвал гэж нэрлэдэг. За бүтээгч бурхан бол та. Тэр бол одоо патриарх аав нь хамаг бүхний бүтээгч эрэгтэй дүр. Түүний эхнэр Сехмет. Сехмет гэд бид нар сая энэ аяллахаа турш маш их харсан юм арслан толгойтой эмгчин бурхан байгаа. Тэгээд тэр хоёрын хүү Нефертем гэж байгаа. За тэгэхээр Сехмет бол дайчин тулааны бурхан. Нөгөө Египтийн бид нар одоо тэ судалж байгаа Египтийн бурхатайгаа харьцуулбал эдний бурхтын бэлэгдэл нь хүүснэ эргээд байдаг. Жишээ нь Грекийн номогт бид нар дайны бурхан юм байна. Арис байгаа шүү дээ тий. Тулааны бурхан Арис байгаад байтал эрэгтэй дүрээр дүрсэлдэж шүү дээ. Гэтэл Мисрийн номог дээр ирэхээр эмэгтэй бурхан дайны бурхан байна. Бид нар дэлхийн ээжийг эмэгтэй, тэнгэр эцгийг эрэгтэй гэж дүрслээд байгаа бол энэ газар дэлхийн аав тэнгэр нээж болж таардаг. Бас нэг юм сонирхолтой үзэгдэл судлах гоё л байна. За тэгээд Сехмет бол дайн тулааны бурхан, тэр охин тэнгэр, түүний охин дүү нь бас Тет. Муур бурхан чинь Сехметийн охин дүү болж таарч чинь тий. За тэгээд тэдний хүү бол Нефертем. Нефертем бол гоо үзэгслэн анхлам тансаг үнэрийг бэлэгддэг. Нефертемийг хизээч амьтнаар дүрсэлдэггүй. Тэр бол гоо үзэгслэнтэй эрэгтэй үнээр дүрсэлдэг. Тэгэхээр Нефертемийг юу гэж хэлж байна гэхээр одоо таагийн те энэ Мемфис хотын энэ бурхтын эхлэл дээр бол тэднийхээ ер нь хоорондоо ер нь адилхан төстэй. Гэтэ яг ингээд яг үгүүгээр бол таарахгүй тийм. Тэгээд эртний грекүүдийн номог одоо би одоо л дэлгэрүүлээ ярина. Гэтэ ер нь бол үүсэл нь булцууд линхуа цэцгээс үүсэж байгаа. Тэр линхуа цэцгийн гоо үзэгсэл, линхуа цэцгийн тэр анхлан үнрээс ингээд бүр ингээд хязгаарчгүй ингээд гэрэлцэн, гялтансан, туяарсан их гэрэл бий болоод тэр бурхан нь Атум, Ра, Амун гэхгүй. Тэгэхээр тэр Атум, Ра, Амун энэ орчин ертөнцийг захирч байгаа бурхтыг үүсгэсэн зүйл нь юу вэ гэхээр гоо үзэгслэн, анхлан тансаг. Тэгээд энэ бол Нефертем. Тэгсэн хэрнээ гоо үзэгслэн, анхлан тансаг үнэрийг тэ нэрлж байгаа хэрнээ энэ нэрхтэй баг. Нэрхтэй юм байна. Тэгэхээр тэр хүүсийн сонирхолтой байдлыг анзаарагданаа. Ер нь хамгийн анхны одоо хорвоо ертөнц бүтээхдээс өмнөх бас нэг бурхан гэсэн ойлголт удахгүй бит хоёрын ярианд гарч ирнэ. Тэр нь бол андрогин байсан тухай бол бас ярих бах тий. Андрогин боёо. Тэдний хүүс бас маш сонирхолтой тий. За тэгээд эхний одоо тий айгуу тийм түгээмэл домгийн хөлбөр нь бол Мемфисийн ариун гурвлын домог байна. За хоёр дахь нь бол Хермополисийн анхдагч 8 тэнгэрлэг оршихуй буюу Огдад гэдэг тэд нарыг 8 Огдад гэж нэрлэдэг. За тэгээ өнөөдөр чивд хоёр үзэгсэл сонсогчтойгоо хуваалцах хөлбөр нь бол Херанкомполис буюу Нэхэний 8 Иньяд 9 Иньяд гэж нэрлэдэг. Тэгэхээр 8-9 бас ойролцоотой. За тэгээ одоо үзэгчтэйгээ Херанкомполис буюу Нэхэний бурхтын үслийн домог. Тэр хөлбөрийг нь хуваалцъя. За тэгэхээр Херанкомполис буюу Нэхэн маань Дээд Египтэд байдаг хаадын эртний хот юм байна. Дээд Египт гэдэг маань одоо газар зүүн байрлалаараа өмнөд Египтэд хэлж байгаа. Нийл мөрнийхөө ихээс урсаж ирээд хоошоогоо урсаад одоо эх орноотой Египт нутгийг ингээд таллан урсаад газар дундын тэнгис цутгаж байгаа учраас цутгаж байгаа хэсгээ доод Египт, их харж байгаа хэсгээ Дээд Египт гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Дээд Египтийн одоо хаадын ордон байсан тийм түүхэн хугацаатай түүнтэй холбоотой маш их түүхийн овдрууд төрч маш голцтой юм байлээ Нэхэний гэсэн. Тэгэхээр тэр хотын те шашин шүтлгээр бол тэ итгэл үнэмшлэр бол эртний Египтүүдийн шашин шүтлэгт орчлон ертөнц анх хязгааргүй, эмх замбраагүй маш их ус байсан гэж. Хаус бол ус. Тэгэхээр энэ маш олон зүйл дээр бас анзаардаг л да. Нийл мөрөн эдний амьдралын тэ амин сүнс гол суурь нөхцөл учраас ус эдний Мисрүүдийн шашинд бол маш том нөлөөтэй. Тэгэхээр эдний амьдрал нь юунаас эхэлж байна гэхээр хязгааргүй орчлон ертөнц юу байсан бэ гэхээр замбраагүй, гүн гүнзгий хэлэх хязгааргүй их ус байсан. Түүнийг нүүн гэдэг байсан. Нүүн. За тэгээ нүүн бол эртний Египтийн домогзууд хамгийн эртний бөгөөд хамгийн чухал дүрүүдийн нэг. Тэрээр ертөнцийн бүтээлийн өмнөх эмх замбраагүй усны төлөөлөл бөгөөд нарны бурхан Атумра
бүтээлийн эхлүүлсэх үндсэн босон гэж үздэг юм байна. Тэгэхээр нүүн гэдэг өөрөө энэ Египт хэлнэтэй үг нь анхны ус, анхдагч эмх замраагүй байдал гэсэн агуулгатай. Тэгэхээр энэ нь бүтэц зохион байгуулалтгүй эхлэл төгсгөлгүй байдлыг илэрхийлдэг. Нүүн бол хязгааргүй байдал, түнэр харанхуй, үүмэн самун, эмх замраагүй төр чанаруудыг мөн төлөвлөдөг. Тэгэхээр энэ одоо шин чанар нь Бурхад бүтээгдэхээс өмнөх нөхцөл байдал гэсэн үг шүү дээ, тийм. Бүтээл үүсгийн өмнөх нөхцөл байдлыг дүрслэх нь өөрөө энэ эмх замраагүй байдлын дараа Бурхан үүснээрээ бүтээгч бий болсноороо эмх замраа мат ноёлсон гэсэн ойлголтыг бас тэгээд давхар өгдөг. За тэгээд эмх замраагүй хил хязгааргүй энийх уснаас сад цоврох хэлбэртэй толгод гарч ирээд тэр толгодын орой дээр хосгүй үзэсгэлэнтэй нэгэн линхуа цэцэг урган дэлбэлсэн. Түүний булцуу дотроос юр бусын их гэрэл гэгээ туяа цацарсан бурхтыг бүтээгч гэрэл гэгээ нар бүхний эхлэл атом бий болжээ гэж. Тэгэхээр атом гэрэл гэгээ нар байгаа. Тэгээд заримдаа атом өөр хотуудад зарим домгуудад бол атом ра гэж нэрлэдэг, заримдаа бол ра линхуа цэцгээс бий болсон гэж үздэг. Хоёлаа өнөөдрийнхөө юм тэтгэгчтэй дурддаг. За тэгэхээр бид нар өнөөдөр эртний Египтийн соёл иргэншлийн нутагта Монголын анхны ууган шар ариг Боргойтой гоцог аялж байна. Боргой маань болохоор 1927 оноос ингэж анх үүсчихсэн брэнд байна. Тэгэхээр Апу компанийн Боргой шар ариг маань амны маань цангааг тэлж өнөөдөр бидний аяллаа бас маш том ивент тэтгэгчээр оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. За илүү домгоо өргөжлүүлэх. За тэгээд анх энэ эмх замраагүй усан дотроос сац сурах хэлбэртэй пирамид хэлбэртэй доогаараа түүн дээр булцууц англин цэцэг ургасан линхуа цэцэгнээс химжээлшгүй тэр туяарсан цацарсан гэрэл гэгээ бий болсон. Тэр бол анхдагч бүтээгч атом бий болсон маа гэж. Тэгэхээр атом нь бол ра бүхэн байж атомра, амунра гэд янз янзын нэрээр явагддаг. Тэгэхээр ер нь бол гэрэл гэгээ нарнаас бол бүх юм үүссэн гэж үзэж байна тийм. Атомын дүрслэлийн тал дээр айгүй шина. За яг бид нар сүүлийн үеийн дүрслэлийг нь харж байгаа юм л та. Тэгэнгүүт ингээд нөгөө хоёр одоо цэцэгт хяруулын үд ингэж байсан байдлаар дүрсэлж байгаа нэг талын. Гэхдээ нөгөө талын бас бид нар энэ дэр ер нь нэг гайхгүй байх хэрэгтэй гэх юм уу. Яг одоо бол бид нар ихэвчлэн христийн шашны ч юм уу альва өөр шашны мөн болон дараагийн гарч ирсэн мораль үзлөө соён гэгэрлийн үзлүүдийн нөлөөндөө бид нар бэлгийн ямар нэгэн харилцааны талаар дүрслэхтэй бол маш тийм табутай буюу юм хоригтой хүлээж авдаг тэрийг юусоо болохгүй гэж бодож байгаа тийм. Гэтэл ер нь нэмэх 18 гэж байгаа шүү дээ. Гэтэл Египтийн урлагийн түүхэнд болохоор атомыг дүрслэхтэй тэр ч бодохоор маш их эротизм оруулж дүрслэдэг байсан байгаа юм л да. Жишээ нь атом маань нэг домогтой болохоор өөрөөсөө тэр бурхтыг төрүүлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ атом маань болохоор атомын нөхөн үрчүүн эргэтэн маш тодор ингэж гарч ирээд тэр нөхөн үрчүүн эргэтэн өөрийнх нь амтай маш ойрхон байгаа. Яагаад вэ гэхээр нөхөн үрчүүн эргэтнээсээ гаргасан тэр шингэн нь амьдралын үр тэгвэл ам нь болохоор ертөнц үүсгээс өмнөх сав гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр савнаасаа хүүхдүүдийг гаргаж ийна гэд. Одоо ингээд яг дүрслэлийн харах юм бол бид нар шокнд ордог. Хүүшээ ээж хүүхдтэй үзэж болохгүй ингээд нүдийн дарах гэдэг. Гэтэл энд болохоор бид нар энэ ч нөгөө нэг тийм нэмэх 18 садар гэсэн утгаар харах ерөөсөө боломжгүй юм. Энэ Египтийн сэтгэлгээнд бол энэ чинь ерөөсөө үржил шим энэ амьдралын шин нэг агаар амьсгал те энэ бүхнийг ингэж бэлэгдэж байгаа. Тэгэхээр тийм зургууд бол их олон байдаг шүү битгий. Санаа цаорой. За. Тэгээд атом бол те анхдаг тэмдэглэг оршихуй. Тэр бол бүтээгч. Гэтэл Мемфис Пета гэж байна те. Пета бурхан бол анхдагч. Оршихуй гэдэг хэлээд байдаг. Тэгэхээр түрүүнд дурдсан те маш олон төрөл байж олон хувилбар байж болно. Бүгдээрээ зөв. Аль нь ч буруу биш. Птаг болохоор яаж мэдхүү гэхээр тухайн үеийн лам нарын малгай шиг нэг юм цэргийн малгай шиг юм малгайтай дүрслэгддэг. Айгүй олон бас харагдаж байгаа. За тэгээд атом нь өөрөө ингээд бий болчлоо их гэрэлгээс атом гараад ирлээ. Тэр бүтээгч бухан ганцаараа өөрөөсөө хоёр хүүхэд гаргасан. Нэр нь нэг нь шүү, нөгөөх нь Тефнут. За. Тэгэхээр нөгөө атом бас ингээд орой нартай өдрийн нартай гэхээс илүүтэйгээр. Тэгэхээр Египтүүдээ одоо Мисрүүдийн итгэл үнэмшилд бол нар жаргаад өглөө нар мандаад өдөр ээгээд нар жаргаад харанхуй болоход тэр атом бүтээгч нар гэрэл гэгээ маань харанхуй ертөнцийн мангастай шүнжин тулгардаг. Тэгэхэд маргааш өглөө нар мандах юм бол
тэр апис буюу тэр аимшигт могоотой атом тулалдаад ялсан учраас атом дахиж мандж байна. Шинэ өдрийг хэлж байна гэж үздэг. Апоп могоо тий. Гэтэл нөгөө нар хэртэх тохиолдол байна. Нар хэртсэн тохиолдолд нөгөө нар хэртгэхийг эртний мессерүүд маань юу гэж итгэжсэн бэ гэхээр апис хэлчлээ, апеп хэлчлээ. Атом дэлгэцчлээ гэж итгэдэг байж. Тэгэхээр тэдний итгэл үнэмшлийн хувьд бол ингээд орой нар жаргаад, шүн харанхуй болоод, өглөө нар мандчаад, шүн болгон ра бүтээгч бурхантай атом маань муу мухай тэр аимшигт могоотой тэнцээд ялан дийлээд нар мандж байна гэж итгэх юм байна. За тэгэхээр атомын нэр нь өөрөө Египтийн төм буюу дуусгах гүс гэсэн агуулгатай. Тэгэхээр магадгүй түүний тэр могоог ялаад байгаа нь ч гэсэн нэртэнтэй холбоотой баг. За тэгээ атом маань өөрөөсөө түрүүн манай Аминагийн маань тайлбарлсан замаар хоёр хүүхэд гаргасан. За тэгээд тэр хоёр хүүхдийн нэг нь бол шүү, нөгөөх нь тефнут гэж хэлсэн тийм. За тэгэхээр шүү тефнут хүртэл өөртөө маш сонирхолтой. Гэтэ хоёлаа атомынхаа талаар жоохон илүү хэлээрч тийм. За тэгээ атомыг бол ихэвчлэн титэмтэй ер нь янз янзаар дүрслэн гэж байна. Гэтэ ер нь бол хааны сахалтай эрэгтэй хүний дүрээр дүрслэгдэг. Тэгэхээр нөгөө өөрөө бүтээгч бурхан учраас тэр мөн фараонуудын эрх мэдэлтэй тэр үнэмлэхүй захирах тэр төрмөл мөн чанарыг бас дүрсэлдэг. Тэгэхээр фараонууд өөрсдөө атомтой адилханаар атомын дараагийн дүрээр ра гэсэн ра гэж ойлгож байна те. Ра шигаар дүрслэх нь ер нь маш олон байдаг. За тэгээд түүнийг заримдаа могоо, арслан, үхэр, цоохор ирүүлсэрэг амьтнаар цэсэн дүрслэх нь байдаг. Гэтэ ер нь бол төвний метаморфозд орох чадвар нь бол гайхалтай. Маш олон хуурж болдог те, хуурж чаддаг. Тэгээд атом өөрийгөө бүтээсэн түүнээс бий болсон хоёр өгд нь бол те шүү болохаагаар тефнут болох чиг. Тэгэхээр түүнээс төрсөн хүү охин хоёр бас хоорондоо хосуулаад дараагийн үеийн бурхтыг төрүүлнэ. Гэтэ шүү тефнут хоёрын домог нь бас их гоё л да. Энэ хоёр хоорондоо гэрэлжилтэй. Дахт хоёр хоорондоо гэрлээ гэж ойлгох нь шүү дээ те. Тэгээд шүү нь бол агаарыг бэлэгдэж байгаа. Шүү бол эрэгтэй үнээр дүрслэгддэг. Шүү гол төлөв. Тефнутыг чигийг эмэгтэй үнээр дүрслэдэг. Тэгэхээр шүү бол агаар мандалбаа те. Тэнгэр газрын хоорондох зайг тусгаарладаг гэж. Одоо би энэ салхи энэ агаар бидний амьсгалж байгаа агаар тэнгэр газрын хооронд байгаа зай бол энэ бол шүүгийн иргэшэл бид нар шүүгийн иргэшэл байна гэж ойлгож байна. Тэгээ шүүгийн бэлэгдэл нь бол янз янзаар дүрсэлддэг. Гэхдээ түүнийг өөр нь бас гой дүрсэлсэн юм нь бол одоо дүрслэл нь надад юу вэ гэхээр өөр шүү тефнут хоёроос газар тэнгэр хоёр гардаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг нөхцөж байхыг хараад аав нь болиулах гэж тэр хоёрыг салгасан. Тэр хоёрын хооронд хүн төрлөختөн үүсэх амьдрах газар тэнгэрийн хоорондох зай бий болсон гэж. Саар буюу амьсгал бий болж байна тий. Салхи бий болж байна. За тэгээд энэ хоёрын тефнут бол нөгөө чиг түүнийг охин тэнгэрээр дүрсэлдэг, эмэгтэй үнээр дүрсэлдэг, нийл мөрнөөр дүрсэлдэг. Тэгээд шүү тефнут хоёр баг бахта л хэлэх. Нөгөө замраагүй их усанд нууныг сонирхоод нуун руу шумбаад орчиж эргэж гарч ирдэггүй. Атом аав нь те өөрийн үрсээ хүүхдүүдэд хайгаад олохгүй галсан шаналаад. Тэгээд галсан шаналж хүүхдүүдэд хайж яхад нь хаатор хаанаас ч юм гарч ирээд шууд атомд хоёр хүүхдээ олоход нь тулсан ба. Тэгээд тэр хоёр хүүхдээ тэр эмх замраагийн их ус нуунаас те амьд гарч ирснийг хараад баяр жаргалын нулимс атомын нүдийг бүрхэхэд тэр нулимснаас нь нийл мөрөн бий болсон гэж. Ер нь нулимс их сонио учиртай юм аа. Өөр нэгэн домогт болохоор юу ра бурхны нулимснаас хүн төрлөختөө үүссэн гэлдэгдэг те. Тэгэхээр энэ нэг нулимсанд бас нэг юм учир өгч шүү. Ер нь биеийн шингэн байгаа. Сая нөгөө шүү болон тефнут хоёрыг ярьсных Египтийн ангаах ухаанд хүүхдийн одоо өвчлөл, удмын өвчлөл гэдэг зүйл аягүй сонио. Шүү болон тефнуттай шууд холбогддог байхгүй. Тефнут чинь эмэгтэй тий, чигний бурхан шүү дээ. Тэгэнгүүт хүүхдийн цусны өвчин ч юм уу ямар нэгэн шингэнтэй холбоотой өвчин бол ээжсэн гэж байгаа. Удамшдаг. Ястай холбоотой ямар нэгэн бусад өвчин нь аавас нь буюу одоо эрэгтэйгээс нь удамшдаг гэж тийм текст гэдэг юм лээ. Тийм байна тий. За тэгээ тефнут бол чиг гэсэндээ тэр усан хангамж байгаль орчин ер нь үржил шинтэй салшгүй холбоотой. Тэгээд яг бас нэг сонирхол энэ бол нөгөө Isis-ийн хоёр дээрс гардаг. Isis Osiris хоёрын Isis Osiris хоёрын хувьд дээрч байдаг. Энэ хоёр дээрч байдаг. Нэг удаа муудалцаад энэ хоёр хинэр нь уурлаад Египтийг орхио явчихчихлээ. Нүби яруу цухтаа явцсан байна.
Тифнүүд орхиод явсан шүү дээ. Тифнүүд орхиод явсан чинь нөгөө Египт нутагчин гандаад ус байхгүй, бороо байхгүй, чиггүй болоод энд амьдрал байхгүй болоод эхнэрээ аргадаж авчираад тифнүүд эргэж ирснээр нийл мөрөн дахиж урсаад өвчин шинтэй ус чиг бий болсон гэж номгийн нэг хэлбэр. Энэ номог гэхдээ маш олон хос бурхдууд дээр гардаг те. Тэгээ таныхаа үргэлжлүүлээ. Тэгээд нөгөө амьд ирсэн үрсээ харсан, хараад баярлсан, баяр жаргалын нулимс нийл мөрөн бий болсон гэж юм те. А гэтэл хатуурын талаар ярьлаа те. Хатуур бол ер нь бол түүний нэр нь маш олон агуулгатай. Хатуур бас маш их хувирдаг. Ер нь айгүй тийм матриархал, айгүй тийм иргэшээлтэй, өөрийн иргэшээлтэй маш их. Тэгээд за бид нэр хатуурыг хэн үүсгэсэн бэ гэхээр тодорхойгүй. Атомраа хор ус хэн ч үүсгэсэн байж болдог. Атомын хатуурын нөхөр хэн байсан бэ гэхээр тэр бүгд ч гэсэн хатуурын нөхөр бас байгаад байд. Тэгээд энэ нь бас нэг агуулгатай л да, маш сонирхолтой. Тэгээ хатуурыг нөгөө рагийн эмгтэй хөлбөрч гэж үзэх тохиолдол байдаг. Ра бол наа үүсгэгч бурхан, хатуур бол рагийн эмгтэй хөлбөрнаа. Одоо бид нар энэ бурхтын талаарх мэдээллийг болохоор ер нь пирамидын доторх текст, бунхан доторх текст болон үхлийн номноос авч байгаа. Тэгээ үхлийн ном гэдэг нь болохоор маш юм буруу орчуулга юм байна л да. Тэгвэл та сая хатхоор бол ингээд рагийн эрэгтэй дүр гэд хэлсэн шүү дээ тий. Эмэгтэй дүр гэд хэлсэн шүү дээ тий. Энэ айгүй олон байт юм байна. Шүүч гэсэн тифнүүдийн тэр хоёр чинь нөгөө андрогин буюу ир юм салаагүй байгаа тэр бурхнаасаа дөнгөж нэг үйл ингэж гарч ирж холдож байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хоёрыг зарим текстүүдэд болохоор ихрүүд гингүүтэй эрэгтэйг нь баг зэрэг эмэгтэй, эмэгтэйг нь баг зэрэг эрэгтэй гэдэг. Тэр яг нэг хүүсийн ерөөсөө юм саланг байдал бас тэр үед байхгүй байсан байгаа юм л да. Тийм тий. За тэр хатуур бол тий. Тэр бол гайхалтай бурхан. Бидний одоо ярьж байгаа Египтийн Грекийн бурхадтай харьцуулахад бол маш олон бурхадын шинжээг өөртөө агуулсан учраас би нэг айгуу тийм матриархаар ирэх мэдлэлтэй айгуу иргэшилтэй охин тэнгэрэж нэрлсэн. За мэдээж тэр бол хөгжим, бүжиг, баяр баясгалан, хайр дурлал, бэлгийн амьдрал ихэн халамжийг төлөөлдөг бол түүнийг нөгөө би ярьлаа шүү дээ. Хатуурын аав гэхээр маш олон хүн байдаг. Нөхөр гэхээр бас тэр маш олон хүн байдаг гэдэг. Тэр маш олон нөхөртөө байсны нь өөрөө эмэгтэй хүний нөгөө одоо завхаа байж болох, шалиг байж болох тэр чанарыг бас авдаг. Тэгэхээр хатуур өөрөө маш тийм controversial юм баггүй. Нэг талаар хайрлах, инэрэх, халамжлах, үр хөвгт гаргах, үржил чимийг дэмнэхтэй их тийм төгс ингээд өнөөгийн нийгмийн эмэгтэй өнөөс үсээд байгаа тэр өөрөөр олыг гайхалтай гүйцэтгэж байгаа боловч нөгөө талаараа маш олон хамтрагчтай байдаг, маш олонтой бурхадтай нөхцөн бас тэр бурхныг дүрсдэг. Тэр нь магадгүй эмэгтэй хүн дотор байж болох аль аль шинжин байж болно, зэрэг оршиж болох учраас тэгж дүрссэн байж магадгүй гэж боддог. Тэгээ хатуурыг бол ер нь бол түгээмэл байх нь тэгээ их тэнгэрлэг их байдлаар дүрсэлдэг. А гэхдээ хамгийн түгээмэл хэлбэр нь бол түүнийг ивэртэй одоо ивэртэйгээр тэгээ толгоон өмсгөлтэй толгоон өмсгөл дээрээ наран одоо 5 диск тэ наран 5 гэж нэрлэж болно тэ наран 5-таагаар дүрсдэг. Ер нь бол ингээд ивэртэй бол эмхтэй байвал хатуур байх магадлал маш өндөр. Ягаад тэгэхээр өшөө зөндөө бурхан бас ивэртэй учраас. Тийм үнэхээр яг энэ бол ингээд домгууд нь хоорондоо давхцаж дүрслүүд нь хоорондоо давхцдаг учраас бид нар одоо ерөөхдөө за нэг диск гэх юм бол наран 5 гэх юм бол энэ бол ра бурхан юм уу нартай холбогдож байгаа ямар нэгэн бурхан юм байна гэж ойлгож байгаа. За ивэр чинь бас үхрийнч нөгөө апис гэгийн үхрийнч ивэр байгаа. Мөн хамгийн анхдагч тэр хаусаас хамгийн анхдын нэйт бурхан ч юм уу одоо энэ зарим тохиолдолд атом гэдэг байгаа шүү дээ тий. Бүх энэ бурхан анх гарч ирэхдээ тэр анхдагч бурхан өөрөө өөрийгөө бүтээж гарч ирэхдээ хүртэл үхрийн дүрээр гарч ирсэн гэдэг ч юм уу тий. Инхээр нөгөө нэлийн нарийн нөгөө 1822 онд Франсуа Шампольон маань энэ Египтийн хэрвээ дүрс бичгийг гаргаж уншаагүй байсан бол бид нар баг аль нь аль вэ гэдгийг ингэж ялгахад их хэцүү тий. Заавалчгүй тексттэйгээ ерөөс салшгүй холбоотой юм байна. Тэгээ хатуурыг мэдээж бас арслан, кобра, модорч гэсэн төрөлхтөн байдаг. Ер нь бол арслан тийм дайн тулаанаас гадна хамгаалагч, ивэгч, протектор гэдгээр бас маш их төрөлхтдөг. Тэгэхээр хатуурч гэсэн бас түн одоо тийм шинж тэмдэгт ер нь бол маш байдаг. За тэгээд шүүв технод хоёроос маань газар болох гэв нүд болох тэнгэр хоёр төрж байгаа. За тэгээ энэ хоёр дундаас 4 хүүхэд гарна. Одоо тэдний үсад хоёр нь бол эмэгтэйгээр дүрслэгдээд хоёр нь эрэгтэйгээр дүрслэгдэг гэсэн. За тэр дөрөв бол бидний маш сайн мэдих алдартай кино, поп калчур уран зохиол маш ихээр дүрслэгддэг.
Osiris буюу Osiris, Isis, Set тэгээ Nephthys зүрх байна. За энэ бол нөгөө бид нар грекийн бурхадтайгаа харьцуулбал ер нь бол олимпийн бурхад гэж ойлгож байна. За. Тэр 2000 бурхад дундаа яг онцгойлон төрслөгдөж байгаа бурхад шүү дээ. Тэгээд нөгөө түрүү хийсэн нөгөө Memphis-ийн, Mycenae-ийн, Hermopolis-ийн өөрөөр байна гэдэг мөртлөө бүгдээрээ энэ номгууд дээр байдаг. Гэтэ төрсөн дараал нь өөр ч юм уу те иргэшээл нь өөр байж болно. За тэгээд энэ дөрөв хүүхэд гаргажээ. Тэгсэн чинь энэ дөрөв хүүхдээс нь хамгийн ахмад нь Osiris байсан учраас тэр хаан болж. Тэр орчин ертөнцийг иргэшээх болж хамгийн хаан байсан. Одоо том хүн байсан учраас тэгээд Osiris өөрөө ихч Isis гэргий болгон аваад тэр хоёр нэг хос болоод түүний ах Set нь нөгөө ихч Nephthys-ээ те гэргий болгож аваад ингээд хоорондоо гэргүүлсэн гэдэг. Тэгээд Osiris бол маш сайн хаан байсан, мэрэгэн сайн хаан байсан, өвгөөмөр хаан байсан гэдэг. Osiris бол хүнд газар тариалан, амуу будаа тариалахыг заасан, талх барихыг заасан, хүн төрлөختөнд хууль цаад дэг журмыг өгсөн. Маш мэрэгэн хаан байсан учраас гэдэг. Түүнээс өмнө хүн төрлөختөн бас нэг юм эмх замбраагүй, дайн дажинтай, тийм таагүй хууль дүрм гэж байдаггүй гар амьддаг байж л тээ. Тэгээ Osiris тийм хаан байж. Тэгээ Osiris нийл мөрнийхөө аль сав дагуу нутгийг иргэшээдэг. Үржил шинтэй газар нутгаа иргэшээдэг. Гэтэл түүний ах Set нь чөтгөр тогтхын аргагүй юу чгүй хов хосон гой зүйлийг иргэшээдэг гэж. Тэгээд Osiris нэгдүгээр дүүн хаан бурхан сайн бурхан байсан. Хүн төрлөختөнд сайн зүйл хийсэн учраас хүн төрлөлтөн өөрөө түүнийг дахин шүтээд, өргөл барьц өргөөд их алдартай бурхан болоод ээжлээ. Түүнд нь атаархсан Set түүний ах Osiris-ийн хаан цэнтийг авахын тулд тулдаж эхэлж байгаа. За тэгээд номгийн зарим хувилбаруудад бол Osiris маань нөгөө өөрийн ах Set-ийн эхнэр Nephthys-тэй янаг амргийн холбоотой байсан гэдэг. Тэгээд Nephthys-тэй янаг амргийн холбоотой байж байгаа. Тэр хоёрын дундаас Anubis буюу замдшуулах цагийн бурхан Anubis Jackal-тэй Цөөр чанан толгойтой бурхан маань төрсөн байгаа. За тэгээ ер нь аль нь ч байсан бэ? Газар нутагт нь атаархсан уу? Эхнэртэй нь олдоод хүүхэд гаргасан хилгэнсэн үү? Ер нь бол ахтайгаа тулдахаар тэмцгээр шийд. Тэгээд нэгэн айгын тансаг найр баяр зохион байгуулад ахыгаа урьдчилтай Osiris-ыг урьж ирээ тэрэн дээр юм нарийн гоё хээцтэй тийм айгүй том авс бэлдэж гэнэ. Хүн болгоо авмаар эрдэнэ чулуугаар шигтэгдсэн тийм авс бэлдээд энэ авсанд ороод яг тэр таарсан хүнд энэ авсыг бэлгэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр Osiris юм бодоогүй очоод нөгөө авсанд нь яваад орсон чинь авсанд нь орох тэр мөчөд авсныхын тагийг таглаад Set-ийн зарцнаар авсыг ингээд лацаж түгжээд нийл мөрөнд чиглэл өргөцсөн. За тэгээд өөрийнхөө ахыг те ялаад Set хаан болоо. Гэтэл түүний гэргийг бууж өгөөгүй Isis маань Isis өөрөө нөгөө эмгтээчүүд гэр бүлийн гал голомд үр хүүхдийг асран хамгаалах гэдэг ивэдэг бурхан учраас ихэд гашуудаж гин нөхрийнхөө өгөлд харамсаад гашуудаад байсан. Түүний ихч одоо нөгөө Set-ийн ихнэр айгүй ойлгомжтой ихч ихнэр юм. Isis-ийг хөрөгдөөд Isis туслахаар шийдэлтэй. Нөгөө талаар Nephthys ч өөрөө Osiris-тай ямнагаргийн харилцаатай хийж байгаа хүүхдтэй болсон бурхан. Тэгээ тэр хоёр нь нийлээд Osiris-ийг хайж. Тэгээд Osiris-ийг хайсаар байгаад нийл мөрний эргээс арстай нь олсон юм байна. За тэгээд тэр хоёрыг хайсаар байгаад Osiris-ийн цогцыг олсныг мэдсэн Set олж аваад уурлан хилэгнээд бүр илүү их тийм өгч хонцон тоогоор түүний биеийг 42 хэсэг болгон тастаад Египт нутгаар нэг таран хийсэн юм байна. Аимшигтай. За манай Исида Osiris-ыг аврах нь уу, яах нь уу, ийх нь үү гэдэг асуултынхаа хажуугаар энэ сайхан нэвтрүүлгийг бидэрт бэлдэх боломжийг нь олгож байгаа энэ аяллыг маань зохион байгуулсан Grace A-Star Mongolia-д маш их баярлалаа гэж хэлмээр байна. Grace A-Star Mongolia гэдэг нөгөө аяллын компаниар те A-Star Mongolia-гаар явах чинь амар юм биш үү? Хаана хоол идэх үү, хаана унтах уу, яах уу гэдгийг бодохгүй бид хоёр бол ингээл өстө яг домог руугаа ороод те уран бүтээлүүд рүүгээ ороод яг энэ бүтээлийг ингэж гаргах, энэ нэвтрүүлгийнхаа бүтээлийг гаргах энэ боломжийг маань бас олгож мөн бидэнд бүгдэнд нь их хэл дээрээ энэ сайхан танин мэдхүйн зүйлсийг ойлгоход тус олж байгаад энэ аяллыг зохион байгуулж байгаад маш их баярлалаа. За, таны аяллыг бид өрлөө өрөө те. Grace A-Star компанид баярлалаа. За, илүү домгоо өргөжлөх үү.
За манай ISIS буюу Исида маань яасан бэ? За тэгээд нөгөө хиний биеийг чинь Осирисын биеийг 41-ийн хэсэг болж тастаад Египт нутгаар нэг, Миср нутгаар нэг тараагаад хайцсан гин хүн олохын, жөтгөр олохын, хүн олохын арга болгоод тэгээд ISIS нөхрөө хайсан. Тэгээд өөрийн ихч нефтэлсэн тусламжтайгаар нөхрийнхөө тэр биеийн цогцсны тэ 42 хэсгийг Миср нутгаараа хайн ирж олоод нийлүүлсэн. Тэгээ нийлүүлээд өөрийн хүч чадлаараа зарим хувилбарт бол өөрийн хүч чадлаараа ISIS-тэй оруулсан гэдэг. Зарим хувилбарууд бол Анубис ч нөгөө занданшуулах зан үлийн бурхан учраас тэрийг нийлүүлээд занданшуулаад амь оруулсан гэж үздэг. Тэгээд ISIS одоо Осирисыг дахин амьдуулсан гэсэн. За тэгээд Осирис маань хэдийгээр дахин амьлсан боловч орчлон ертөнцийг иргэшээхийн ажлаас залхсан юм байна. Тэгээд ISIS-тэй Гиргитигээ тэр хоёрын дундаас нэгэн бурхан гарсан нь Хорус. Тэр бол шонхор толгойтойгоор дүрслэгддэг. Ер нь бол фараонуудын хамгийн чухал бэлэг. Тэндээ фараонуудтай заавал хамт байж. Тийм бүх фараонуудын ардталт нь ингээд хамгаалж байгаа байдлаар дүрслэгддэг. Хамгаалж байгаа, ивэж байгаа учраас Хорус төржээ. За тэгээд Осирис ер нь бол юу болсон бэ гэхээр үхэлсдийн ертөнцийг, далд ертөнцийг, доод ертөнцийг иргэшээхээр явсан байна. Өөрийнхөө Хорусыг орчлон ертөнцийг иргэшээн гэж бодоод өөрөө нөгөө занданшуулсан муми болсон учраас доод ертөнцийг одоо иргэшээдэг болоо. Тэгээд нөгөө Египтүүдийн итгэл үнэмшил доод ертөнцийн хаан бол Осирис байгаамаа. Томгийн нөгөө хувилбарт гардгаар нөгөө Исида буюу ISIS маань Осирисийн нөгөө 42 хэсгийг ингээд түгээл явж байгаа шүү дээ. Тэгэл түүсэн газар болгондоо ингээд сүм босгоол ингээд түгээл явж ирсэн нөхөн үржихүүн эрэхтэйг нь бол олоогүй гэдэг юм лээ. Тийм учраас нөгөө амьдрал бэлэглэх буюу бид энэ амьдралын хүмүүн бидний хаан болох боломжгүй болоод өхөксдийн хаан болсон гэдэг нэг бас хувилбар байдаг. За тэгээд Хорус өөрөө ахыхынтэй ааваас нь булааж авсан, аавыг нь алж доод ертөнцийн үлгээн булааж авсан хаан Сентиг булаацалтахаар нас бий хүрлээ. За тэр хоёрын тулаан бол бүр эдний домогд бол бүр гайхалтай тулаан 80 жил үргэлжилсэн тулаан гэж үзсэн. Баян тулалдаал гайхалтай тулаанууд хийгээл ерөөсө тэр хоёр ингээл тэнцүүл явуулж байж л тэ. Тэгээд маш олон тулаанууд бол энэ дээр байдаг. Гэхдээ нэг сонирхолтой нь бол тэр хоёрын нэг удаагийн мөрсөлдөөн нь хоёлоо усны өхөр болоод нийл мөрөн чумбаад усан доор 40 хоног байх ёстой байж аль аль нь гарч ирэхгүйгээр. Тэгээд нөгөө төрүүлжтэй амьсгаадаж гарч ирсэн нь ялагдах юм байна л та. Би нэг арай хүчирхийлэлгүй байлбэг нь явж байна л та. Тэгээд Хорус тэр үед юу гэж бодсон бэ гэхээр нөгөө энэ дээр их сонирхолтой Сет ялагддаг байхгүй юу? Гэхдээ Сет яагаад энд ялагдж байгаа вэ гэхээр Сет өөрөө говь цөлийг хэрэгшээч одоо хаан байсан. Гэтэл нийл мөрөн чинь өөрөө Осирисын Хорусын иргэшэл байхгүй юу? Тэгэхээр тэр хоёр ингээд усанд орсон хойгуур нь Хорус юу гэж бодсон бэ гэхээр өгийн усанд байж чадахгүй амьтын юм чинь усан дотор ингээд удаан байж чадахгүй сул дорой байгааг нь ашиглаад ээж маань ISIS маань Сетийг алах байх гэж бодож л дээ. Тэгж итгэж усан дор орохдоо ээж ер нь ингээд усан дор орсон хойно алчглах гэж бодсон юм байна. Тэгсэн чинь ээж нь алаагүй. Гэхдээ тэр тулаанд бол Хорус ялсан. Гэхдээ нөгөө тэр тулаанд өөрт нь туслаагүй ээжтэй хэлгнээд ээжийнхээ толгойг тасцсан гэдэг. Тэгээ ээжийнхээ толгойг тасцсанд нь Мисрүүдийн хувьд бол мэрэгэн ухааны бурхан бол Тот бухын толгойг аваад ISIS-ийн биен дээр залгаад тэгээ ISIS үхэр толгойтойгоор дүрслэгддэг болсон гэдэг. Гайхалтай. Ер нь энэ Египтийн олон бурхнууд маань янз янзаар дүрслэгдэх юм тий. Осирисийн ээж бас ийм янз янзаар дүрслэгдэх юм байлээ. Бид нар нөгөө сүвнир аваад байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө сүвнир дээр чи аюу олон за Клеопатра байлаа гэж одоо за нэг Эхнатон Нефертитигийн бюст байлаа гэж одоо тэрнээс гадна маш олон давтагдчихж байгаа нэг дүрслэл болохоор юу яаж байгаа тий. Далавчаа дэлгэцэн эмэгтэй байгаа. Тэгээд тэрийг үг нь бол Исида гэж тайлбарлаад байгаа тий. Хайр дурлалын бурхан гэдэг. Нөгөө тайлбар дээр болохоор Осирисийн ээж гэж бас тайлбар гарч ирлээ. Тэгээд тэр нь болохоор Тутанхамуны одоо цээжин дээр тавьдаг нэг тийм дөрвөлжин юм алтан дүрслэл байгаа юм л та. Тэгээд тэрэн дээр болохоор нүт үрет ахат буюу агва тэнгэрийн хаяа гэдэг нэртэйгээр Осирисийн ээж нүүт гэж дүрслэгдэж байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ
энэ домгуудаа сонсохдоо тий бас юу ч байж болно цаана гэдгийг ойлгох хэрэгтэй юм байлээ. За тэгээ тэр хоёрын тулаан өгүүлжлээг вэ. Нэг удаа сет хор усыг ордондоо урьдчилтай хоёлын ер нь эвлэрээ. Хоёлаа энэ ертөнцийг ижил тэгш бэрхшээ гэж дууж байгаа. Тэгээд урайд ордондоо авчираад, гэртээ авчираад найр цэнгээ хийж дайлсны дараа хор усыг хүчирхийлэх гэж оролцож байна. Тэгэхээр нөгөө тэдний итгэл үнэмшил бол нөгөө хүчирхийлүүлнэ гэдэг нь өөрөө хаан байхад тохирох биш тийм сул дорой гэсэн агуулга илэрхийлж байгаа юм байна л та. Хүчирхийлгээг орлож байсан гэдэг үртэл. Тэгэхэд ер нь маш олон тулаанаар энэ 80 жилдээ тулцсны эцэст бурхтын шүүхээр ороод шийдсэн гинэ. Тэгээ хор усыг орчин ертөнцийг иргэшэнэ гэж шийдсэн. Яагаад хор усыг энэ хоёр тэмцүү явуулсан гэсэн шүү дээ. Гэтэл яагаад хор усыг орчин ертөнцөглээд раагаар шийдүүлсэн юм байна. Нарны бурхнаар аагаар. Гэтэл раа сетэд сайн. Бид нар нөгөө нар мандаад шүн хар ертөнцтэй доод ертөнцээр очиод мангастай тулалдаад өглөө манддаг гэж ярьлаа шүү дээ. Нааш ингээд гэтэл доод ертөнцид очиод тэр дад ертөнцид тэр муу мухатай тулдж яхад нь сет атомд рац туслах юм байна. Тийм учраас нарны бурхан сетийг бас ивэдэг байж байна. Тэгэхэд нь одон жилийн тулааны дараа хор ус ялтыг өгөөд хор ус орчин ертөнцийг иргэшээх болсон шалтгаан нь бол хор ус энэ зураа хэнийг ч алаагүй юм. Тулалдсан боловч хэнийг ч алаагүй. Харин сет Осирисыг алдсан учраас. Тэгэхээр энэ хоёр олон жилийн тэнцүү тулдсан боловч аллах үлдсэн учраас сетэд ирэх мэдлэг өгүүлгүйгээр хэнийг ч алаагүй хохироогоогүй учраас хор усыг орчин ертөнцийг иргэшээгч болсон. Тэгэхээр манай хор ус маань бас шудрагын ёсны дайны бурхан гэдэгтээ ижлэхэн болж тарж байна тий. За тэгээд үргэлжлэлийг та бүгд өөрсдөө сонирхоод үзэж болно. Магадгүй хот мөндөр бурхтын домог нэвтрүүлгийн маань нэрчлийн дугаар Нисэрийн бурхтаар. Тэгээ 3 дугаар улирлаас бол Египтийн бурхтыг илүү гой дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой бидэрт олдох бах. Тэгээд ямар ч ясан сая хэлсэнчлэн нэгэн ижил төрслүүд маш олон янзын домгийг өөртөө агуулж болно. Тэр домгууд нь коммунист үеийн зохиол номон дээр бичигддэг шиг хоорондоо өрсөлдөөд байсан зүйл бол яг үндэ байхгүй. Энэ бол ингээ бие биентэйгээ уусаад түрүүн золиослаач маань хэлснээр метаморфоз буюу хувиралд ороод явж байгаа ийм домгууд байгаа юм шүү. За бидэнтэй хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Од өндөр шинжилхэн тань мэдхүйн сувгийн дээлтэй аяллыг зохион байгуулж байгаа Grace A-Star Mongolia болон ивент итгэж байгаа Borgo брэндтэй баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.